За сайн бацхан үзэгчтэй Нура подкастын 20 дахь дугаарыг үзэж байгаа та бүхэнд өдрийн мэнд хүргэе. За өнөөдрийн манай дугаарт хангах ухааны доктор, хавдар судлалын зөвлөх зэргийн эмч Навчаа эмч маань хүрэлцэн ирээд байна. Сайн байна уу? Өнөөдөр дугаарт ирсэнд баярлалаа. За баярлалаа. За өнөөдрийн дугаарыг бол их олзуурхаж бичиж байгаа. Яг гэвэл Навчаа эмч маань Монгол улсад одоогоор оршин суухгүй байгаа. Япон улсад одоо эрдмийн ажил хийгээд Япон улсад байгаа. Тэгээд Монгол улсад яг 5 өдрийн хугацаатай эрэхт нь энэхүү дугаарыг бичих одоо завшаан таарлаа. Тэгэхээр яг маш чухал хүн ирсэн байгаа. Тэгээд бид нар яг богинохон хугацаанд ярилцах учраас яг тоочны чухал асуултуудаа асуугаад аль болох танаас үзэгчдтэй хэрэгтэй зүйлсийг сонсохыг хүсэж байна. За хоёулаа яг уу шууд гол сэдв рүүгээ ороход хоёулаа нэг 3 зүйлийг хүмүүст ойлгуулъя гэж би бодоод байна. Нэгдүгürt одоо ер нь бид нар яагаад ингэж эртэлрүүлэг гэдэг одоо сүүлийн 2-3 жилийн турш яриад байгаа. Тэг ингэж яриад тахт хүмүүс одоо болтлыг цэвэр ач холбогдлыг нь бас ойлгоогүй байх шиг байна. Тэгэхээр эртэлрүүлгийн тухай ач холбогдол нь энэ зүгээр жирийн нэг шинжилгээнээс юугаар ялгаатай юм бэ гэдэг талаас нь хоёлаа яриа эхэлт юм уу? За ер нь бол хор тавдрын өвчлөл, нас оролт гэдэг бол ганц манай Монгол улсад биш. Дэлхийд даяар л одоо асуудал болсон. Улс орон бүхний өмнө тулгамдсан. Бүгдээрээ энэний тохиолдлыг, нас оролтыг яаж бууруулах вэ? Улс орон болгоо эртэлрүүлэхийн төлөө өөрийн гэсэн үндэсний програмуудтай ингээд явдаг. Тэгээд нэгэнт одоо ингээд янз бүрийн эрсдэл хүчин зүйлийн нөлөөгөөр хор тавдар одоо бий болоод байгаа цагт тэндээс өрсөн зэрэглэх. За үгүй ядахна сэргийлэх боломжууд бас байгаа. Тэгээд сэргийлэх боломжгүй тохиолдолд нэгэнт үүсвэл аль болох эртөө шатна. Энд утгаар бол эртэлрүүлэг буюу скрининг гэдэг ойлголт бол бүх улс оронд явдаг. Тухайн улс болгон өөрийнхөө илүү их зохилон тохиолж байгаа хар тавдар дээр тулгуурлаад тэгээд өөрсдийн програм боловсруулдаг юм байгаа. Эртэлрүүлэг гэр ер нь бол одоо голчлон яг ямар өвчнүүдийг илрүүлэх гэж ер нь зориод байна. Ер нь эсвэл бүх өвчнийг яриад байна уу? Энэ одоо нэг жирийн шинжилгээнээс яг юугаар ялгаатай байгаад байна. Одоо жишээ жирийн шинжилгээг бол одоо би нэг ходоод өвдлөг гэхэд нэг дурамдуулчт юм уу гэдэг өгч байгаа шүү дээ. Үүнээс гол ялгарх зүйл юм ч юм уу. Яг ингэж асууж байгаа гэхээр одоо монголчуудын хувьд одоо нэг тийм сэтгэлгээ нэрэ жоохон суугаагүй байдаг шиг санагдаад байна. Заавал одоо ингэж өвдөж үзүүлдэг те. Би өвдөөгүй ээжж эмнэлэгт очино, өвдөөгүй ээжж шинжилгээ өгнө гэдэг энэ ойлголт майндсет ерөөсөө одоогоор суугаагүй байх шиг байна. Тэгэхээр үүний одоо ач холбогдол нь ч юм уу ер нь та өвдөөгүй байсан ч жилдээ нэг удаа очиод эсвэл тавлалт хугацаанд очиод өгдөг одоо юуны шалтгаан одоо яг юу байна? Үүний ач холбогдол. Эртэлрүүлэг сая хэллээ те. Ингээд хавдар нэгэнт байсаар байгаа цагт эртэлрүүлэх нь чухал байна. Тэрнээс бол хүний тухайн эмчилгээний чанар эдгэрээд үлдсэн тохиолдолд амьдрал нь хэр чанартай өргөлжлөх вэ? Бүрэн идэхгүй буюу энэ гэдэг шууд хамаардаг учраас энэ асуудал маш чухлаар яригдчихэж байгаа юм. Эртэлрүүлэг гэдэг нь ганц хор тавдар дээр биш. Тухайн орон зохилон тохиолдох өвчнүүд ерөнхийдөө улс орондоо нийтлэлтэй гэхдээ манай Монгол улсын хувьд бол жишээлбэл одоо нас оролтын тэргүүлэх шалтгаан, зүрх судасны өвчин, хор тавдар, амьсгалын замын өвчин ингээд явж байгаа. Тэгэхээр зэрэг эртэлрүүлэг гэдэг нь онцлогооноос юугаараа ялгаатай вэ гэвэл хамгийн гол нь нэгдүгürt олноор массыг хамрах чадвартай. Хоёрдугаарх нь тэр массаар одоо харьцангуй шин тэмдэг илэрэг эрүүл хүмүүсийг үзэж байгаа учраас тухайн үнд онцлогооны эрсдэл буюу нон инвазив гэж ярьдаг. Одоо биед найлбал хор өнөөлгүй энгийн арга тий. Гурав дахь нь болж өгвөл олон хүн амруулахын тулд өртөг багтай гэсэн ийм үндсэн зарчмууд байдаг. Тэгэхээр одоо та одоо яг Япон улсад яг амьдарч байгаа хүн шүү дээ тий. Тэгэхээр бас нэг амьдраад удаагүй биш одоо 10 гаруй жил болж байна. Тэгэхээр ер нь одоо Япон улсад энэ эртэлрүүлгийг бас адилхан хийж л байгаа. Ер нь зарчим нь бас үндсэн адилхан байна уу? Ер нь хүмүүсийн одоо энэ хамрагдах идэх гэх юм уу? Эдгээр зүйлс нь ер нь ямар байх шиг байна? Би бас энд эртэлрүүлгийн талаар ярилцсан гэсэн болохоор Япон улсын төвийг сонирхоод харсан л да. Тэгээд 1983 оноос ер нь яг эртэлрүүлгийн хөтөлбөр нь эхлээд анх бол тэдний хамгийн их өвчлөл ходоодны хор тавдрын илрүүлэг үслэгээ 40-оос дээш насны хүмүүс хийж эхэлсэн юм билээ. Тэгэл яг нөгөө судалгаан дээр үндэслэл апдейт хийгээл жишээлбэл 87 онд уушиг хөхийг оруулаад бас 40-оос дээш насны бүх хүмүүсээ хамруулад 92 оноос бүдүүн шулуун гэсэн нөгөө тэдний зохилох хавдар болоод ирсэн. Дэрийг нэмээд ингээд жилээс жил сайжруулад яг апдейт хийгээд явдаг. Тэгээд ер нь ангаах хүн чинь судалгаатай ерөөсөө салшгүй холбоотой. Тэгээд энэ Японы одоо энэ талын ажлыг хариуцсан
эртэлрүүлэг эсвэл тэр хавдрын мэрэгчлүүд дандаа судалгаа хийгээл энэ арганы үр дүнтэй байна. Цааш энэ арга хөгжлүүлье. Энэ нас арай эрттэй байна. Бидний үдсэн үзлэг тийм ч их олон хавдар илэрсэнгүй. Хамгийн хэлрээд байгаа энэ наснасаа ч юм уу гэл жил болгоо яг апдейт хийгээл явдаг. Тэгээд 2000 хэдэн он бэлээ? 2000 оноос байна уу? 98 оноос баг албан ёсны болгосон хуульчлах маягтай. Одоо ажил олгогчид жилдээ заавлыг одоо үзлэгт оруулна. Тэгээд тухай хариуцсан хот дүүргийн захиргаанд тэдэн насны хүмүүстэй тийм үзлэгт орохыг захидал явуулдаг. Тийм тодорхой журамтай болсон байгаа. Тэргээр яг хүн амын хамрагдалт нь эрс өссөн. Тэгэхээр ч одоо Япон улсын 83 оноос ихэр ч одоо баг 20 30 40 жил шахуу хийгээд ингэж төлөвшөж байна. Тэгэхээр бас хүмүүсийн зан үйлийг өөрчлөхөд бас хугацаа бас ордог байх нь. Тийм баг. Монгол улсад одоо яг гэрт дэлгэрүүлгийн тухай идэвхтэй яригдаад бол одоо нэг 3 жил орчим л болж байна уу та хүмүүсээс энэ тухай мэддэг ойлголттой болсон байна. Тэгээд яг аж ахуйн нэгжүүд бас нэрээ ажилчтайгаа бас дэлгэрүүлэгт уг нь бол оруулаад идэв юм л шүү дээ. Товлолтоор жилдээ нэг удаа үзүүлдэг. Тэгээ энд нь гэхдээ хамгийн гол нь манайхны нэг асуудал нь ерөөсөө очиж хамрагддаггүй. За хамрагдсан ч ингээд юм зүгээр ингээд ороод зуралчих гэл ингээд иймэрхүү нэг өнгөцгөн юм байдал тий. Тэгээ үүний шалтгаан нь одоо юу гэдэг юм бол энэ зан төлөвийг одоо бид нэр яаж өөрчлөх ёстой юм бол зан төлөв өөрчлөх гэдэг нийгмийн эрүүл мэндийн бүр тусдаа бие даасан шинжилх ухаан ба тэр зөвхөн мэржлүүд илүү их үгийг хэлэх баг. Тэгвэл тал талаас л ер нь улсын бодлого байна, иргэдийн ухамсар, эрүүл мэндийн боловсрол, нийгмийн эрүүл мэндэд тулгуурласан тусдаа бодлогууд, акцууд, манипуляцууд явж иж. Одоо би сая Япон улсын жишээ хоёлоо ярьсан шүү дээ. 30-40 жил болоод ингээд яг тогтворцсон. Тэгэхээр манайх бол харин харьцангуй хурдан одоо ер нь эртэлрүүлэг хөслөг гээд мэдгүй хөнгөө болсон. Ороогүй идэж гисэн ямар ч байсан сонссон. Орох юмсан ч гэдэг юм уу тий. Тэр утгаараа харьцангуй төлөвшөө явж байна. Тэгээд ерөнхийдөө эртэлрүүлэг хэд хэдэн янз байдаг л да. Универсал буюу массыг хамарсан, selected буюу яг тухайн эрсдэлтэй хүмүүс зориулсан, эсвэл opportunist буюу яг эрүүл мэндийн эмнэлгийн хүн үзээд тань энэ эрсдэлээ үзүүл гэдэг ч юм уу. Ингээ хэд хэдэн янз байдаг. Тэгээ манайх бол 3 жилийн өмнөөс ингээд яг Монгол улсын өвчлөлт тулгуурлаад яг масс скрининг хийсэн нь бол туйлын зөв болох. Яг хөө зарим талаар хэтэрхий олон хүнийг хамраад чанар энэ төргээ яригч байгаа ч гэсэн нэг ч одоо сайжруулад явах боломжтой гэсэн үг шүү дээ. Апдейт хийгээд тий. За одоо энийг илүү төлхөө анхаарыг, энийг жоохон өөрчлөе гэдэг зүйлийг бол зөвхөн Монголд ч хэлдэг Японд хүртэл ингээд хийгээл ирсэн байна. Олон улсын пейперүүд гаргаад жишээлбэл тэд нар одоо ийм судалгаа хийсэн байгаа юм. Ханашима болон бусад судлаачдын хараад 2016 онд хэвлүүлсэн байгаа. Тэд нар 40-с 65 насны 50-аас 75 насныг 2 бүлэг болгоод нэг нь болохоор маммограф хөхний эрдэнэгийн зургийг хөхний үзлэггүйгээр нөгөөх нь эхо хэтавэн хөхний үзлэгийг нөгөө эмчийн ерөнхий үзлэгтэйгээр одоо breast examination гэж ярьдаг хослуулж үзээд за ер нь бол энэ альтрасаунд тэгээ өөрийн нэг үзлэг хоёр бол тийм ч хүрдэнтэй биш юм байна. Барагшууд X-ray рентгенд харж маммограф нь зүг байна. Тэгээд насны хувьд эхлээд 40-с 65 наснд нөгөө харьцангуй эрсдэл нарийн өндөр гараад тэр наснд явж яснаа тодорхой хугацааны дараа судалгааны үр дүн за баг зэрэг хойшлуулад одоо Японы хувьд ч тийм 50 наснаас хийж болох нэ гэдэг ч юм уу. Ингээд тэр судлаач одоо санал дэвшүүлж байгаа байхгүй юу. Тэрэн дээр үндэслээд тухайс яг товлоо өөрчлөхгүйг гэдэг нь бас бодлого баригчдын шийдэх асуудал багч. Тийм ээ. Монгол улсад бол одоо хөхний хорт хавдрын скрининг бол 40 наснаас хойш байгаа. Хийх нэг жилд нэг удаа үзүүлнэ гэж байгаа ч тийм. Тэгэхээр манайх ч гэсэн бас одоо нэг тодорхой хугацааны 3 жилийн 5 жилийн датагаа цуглуулад үүнээс үүдээд бас шинээр бас рекоменд гаргаж болох нь шүү дээ. Тийм манайх ч сая 2 одоо нөгөө одоо өдийг хүртэл үтсэн 1.5 сая хүний датагаа цуглуулад эрдэмтдийн хурал хийгээд одоо нуураа эртэлрүүлийн төв жишээлбэл эртэлрүүд хувь нэмэр оруулж байгаа байгууллагын хувьд бол тэр арга хэмжээнд оролцоод ингээд суур ямар ч байсан дата гараад ирнэ гэж чинь бид нар дараа нь харьцуулах юмтай болчихж байгаа байхгүй. Харьцуулах, сайжруулах олон зүйлтэй. Тэндээс юуг сайжруулж болох нь харагдана тий. Зарим нь ерөөсөө үр дүнгууд нэмийн үзлэг байсан байна. Боливиач гэдэг юм. Ингээд сайжраад явна. Дөрөв би нэг дурдсан. Эртэлрүүлэг гэдэг хүн торгүй тийм массыг хамарсан гэдэг утгаараа жишээлбэл би нуура төв дээр жишээлж ярих гэж бодож байна л да. 100 одоо шинж тэмдэггүй
эрүүл хүн ирээд үүслэх торлоо. Тэн дундаас ямар нэгэн жигтэй үүсгэр юм уу тодорхой шаардлагатай 10 хүн гарна. 90 хүн нь окей ингээд дараа жил хүртэл окей. А тэгээд тэр 10 хүн дээрээ одоо бид нар дараагийн шатлалын буюу одоо жоох invasive буюу нөгөө биеинд нь хүрэх тооцогчтой компьютер ч юм уу биопси авах ч юм тэр шингээд явуулна. А тэнгуү тэр 10 хүнээс 5 нь бас би ойролцоогоор ярьж байгаа шүү. Зүгээр гарна. Тэнгуү тэр 5 за та хяналтанд бай арай ойрхон эрүүл хүмүүсийг бодвол 3-6 сарын дараа үзүүлээ гэж явуулчихна. А одоо жинхэнэ нөгөө асуудалтай гарсан 5 үнэ одоо бүр хонш тогтоох юм руу явна. Тэнгуүт эртэлрүүлэг яаж юм гэхээр 100 хүнээс 5 хүн дээр л эмнэлгийн нарийн онцлогоо буюу үн өртөг ихтэй нарийн мэрэгчлэн шаардсан өртөг шаардсан хэлгээ хийгээд 95 хүнийг чөлөөлж байгаа байхгүй. Энэ ч л одоо эртэлрүүл. Энэ чинь л одоо бас хамгийн гол ач холбогдол шүү дээ. Тэг хамгийн гол зүйл нөгөө нэг энэ 100 хүн маань хинэн ч одоо өвчтэй одоо тэр 5 хүн маань бол өвчтэй гэдгийг мэдэхгүй байсан. Шир тэмдэг илрээгүй байсан. Зүгээр хүн шиг явж байсан мөртлөө эртэлрүүлгийн ачаар ингэж бас мэдэх боломжтой болж байгаа. Яг үнэ. Одоо нуураа төвийн хувьд бол бид нар бол бас өөрсдөө эрдэмшлэгийн уралжил болгон хийгээд өөрсдийнхээ датаг боловсруулад одоо бас ингээ асуудлаа яриад явдаг уламжлалтай. Жишээлбэл би өнөөдөр ярилцлагандаа бэлдээд авахд 7 сарын 20-ны байдлаар 35440 хүн үтсэн байгаа. Тэндээс бол одоогоор яг бүр ингээд эцлэн батлагдсан хор тавдрын тохиолдол 30 гаруй тохиолдол явж байгаа. Одоо тухайн 30 гаруй хүн дээр бол ер нь бол хор тавдрын оншоо бол мдэггүй л явж байсан багч. Тийм байна. Ер нь эндээс одоо манай үзэгчид хамгийн гол ойлгож авах зүйл бол эртэлрүүлэг одоо шинжилгээ хоёрын ялгаа нь танд ямар ч одоо зовиургүй байхад нэгдүгürt одоо та шинжилгээнд орох нь. Хоёрдугаарт одоо та хэдэн настай одоо жишээлбэл 40 настайдаа эмэгтэй хүн хөхөө нэг яхад тааруулах ёстой гэдэг зүйлийг маш олон жилийн дэлхийн олон улсын тооцоо судалгаа датан дээр этник группүүдийн судалгаан дээр үндэслээд гаргасан. Та яг энэ наснаас эхлээд энэ эрсдэл чинь нэмэгдэх учраас танд одоо шинж тэмдэг зовиор өгөөгүй байсан ч гэсэн үзүүлэх ёстой гэдэг юм маш том бааз судалгааны үндсэн дээр ард иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах гэж хийгдэж байгаа. Тийм том ажил юм шүү. Тэгээ нь зүгээр ингээд юм рандом зүйл биш ээ гэдгийг л одоо ойлгосоо гэж хүсээд хоёулаа ингээд энэ олон талаас нь ингээд яриад байгаа шүү дээ. Тэгээ саях дээр нэг юм тодтогч хэлэхэд хүмүүс ингээд нэг удаа ороод ингээд санаа нь амардаг. За би гайван байна. Оо тий. А зарим хүн бүр ингээд хувийн байгууллага төлбөртөө орж байгаа үед баг бухимдсийдэг. Юу ч харсангүй. Шаад би цаг бараа. Тэгээд юу гэж тэ энэ хамгийн гоё онш те. Эрүүл гэдэг өөрөө хамгийн гоё онш. Юу ч байхгүй. Ямар сайхан та одоо амьдралын хэв маяг чинь болж байна. Яг үүгээрээ л амьдраад гоё байна гэж хэлэхээр тийм байдаг. А тэгтээ тэгээд тайвширч болохгүй. Зарим тохиолдолд зарим өвчин ялангуяа зарим хор тавдрын тохиолдолд одоо бид нар агрессив гэж ярьдаг тий. Хорон чанар өндөртэй. Түрүүнд хурд явцтай тий. 3-6 сарын дотор маш хурдан. Тэгтээ тэр тохиолдол тийм боломжтой. Зүгээр жишээ татж байгаа учраас. Тийм учраас өнөөдрийн гарч байгаа эрүүл мэндийн дүгнэлт бол таны өнөөдрийн байдлыг үнэлж байгаа. Тэгэхээр дараа тодорхой хэмжээнд зовир шалгаа илэрдэг ч юм уу. Ер нь бол эв эрүүл байсан ч нөгөө жилд нэг удаа гэдэг чинь тэр. Тэгээд жишээлбэл одоо тэр хүн өөрийнхөө эрсдэл хүчин зүйлээ мэдж байгаа шүү дээ. Тэгээ Япон улсад жишээлбэл нэг тухайн хүнд одоо хавдар шилждэг архаг өвчин байлаа гэж бодъё. Жишээлбэл бамбаа булчгаан зангилаа сүүлийн үед ихсэж байгаа нэлээд түгээмэл болж байна. Одоогор манай зөглөн тохиолд хавдарт ороо үүсгэсэн ер нь 5-10 жилийн дараа тооны хувьд орж ирэх магадлал өндөртэй харагдаад байгаа. Тэгээд жишээлбэл Япон улсад ингээд бамбаан зангилаач бол голцоо төрөх насны эмэгтэйчүүд янз бүрийн шалтгаанаар харьцангуй залуу хүмүүс бас үүсчдэг. Одоо 25-аас 35 наснд. Тэнгүүд яадаг вэ гэхээр одоо дотоод шүүрлийн эмчийн хяналтанд үзүүлнэ. Тэгээд үзээд нөгөө бамбаан бүх гормон үзүүлэлтүүдийн хит авийн шинжилгээнд төр хийгээд за одоогор хэмжээ дамжаан зүгээр байна. Эрсдэлтэй биопси эдийн шинжилгээ авах хэмжээнд хүрээгүй байна. Төвшнүүд нь хэв юм байна. Одоогор та юм авах шаардлагагүй. Гэт шууд 3 сарын дараа үзлэгээ товлоо явуулчихдаг. Зүв зүрээсэн ч гэсэн. За тэгээд нөгөө хүмүүс 3 сарын дараа үзүүлээл ахаал нөгөөдгөө тавтаал айл 3 сарын дараа цагаа товлоо яваад. Ингээд жилд 4 удаа үзүүлэх нь шүү дээ нэг хүн тий. Одоо архаг өрөвслөө. Тэнгүүд одоо 30 настай хяналтанд орсон хүн 50 нас хүрээд нөгөө бамбаан зангилаа биш болоод олон жилийн хортой нөлөөгөөр хортоор шилжиж гэж бодъё. Тэнгүүд 20 жилд 4 үзүүлсэн хүнд чинь одоо бамбаан гормоны үзүүлэхэд 120 дата байж зөвхөн тэр хүний. Тэнгүүд ингээл хэвээ явж ирсэн хор тавдрын шинжлэхлээр зарим үзүүлэлт ихсэх юм бол шууд мэдэгдэн тий. Энийг л яг тогтмол эртэлрүүлэг эрт үед нь барьж авах гэдэг аахгүй юу. Зүгээр ганц удаа үзүүлээд одоо санаанд өмнө өдөр нь аюу стресс автсан
За одоо бараг шоу утцсан тий. Гормон энэ ийм болцсон байж болно шүү дээ. Тэгэл тэрийг харангуут өндөр байна. Эмчилгээгээ шууд тэгдэггүй гэсэн. Заавал тийм олон жилийн дата. Архан өвчний хяналт гэдэг чинь ерөөхдөө тэгж явах хэрэгтэй. Манайд бол эмч нарын хяналтанд хүмүүс явдаг ч гэсэн яг юм 3 сарын бас юу л бол гэж бодож байна. Харин тий. Яг за хилээд явуулсан ч гэсэн ихчэд хөдөө гадаанаас энэ дээрээ хүүхэд шугад гэдэг төмөн юм ярьж жилийн дараа орж ирдэг. Тэгэхээр одоо за боли Монголын нөхцөлд хэцүү гэхэд 3 сараар бишгэд ядаж одоо тийм архан өвчнүүдээ 6 сардыг үзүүлдэг. Болвол бүр эмчлүүлждэг. Бүр эмчлэгдэхгүй өвчин дээр тэгээд тогтмол хянаад асуудал ороход тэр дорн мэддэг. Энийг л ерөөхдөө эрт илрүүлгийн бүрэн одоо тогтолцоо гэдэг. Энэ тэгэхээр улс орны нөхцөл байдлаас гадна хувь хүний өөрийнх нь хариуцлага өөрөг бас аюул чухал болж байгаа байхгүй. Тийм. Одоо тухайн хүмүүс ирэхгүй бол энэ ч мэн бас хайгаа явж илтэй нь шүү дээ. Тэгэл хэцүүлдэг. Олон хүмүүс ингээл ээлжил үзүүлж байдаг. Тэгэл эмчнэр их ярьчих товлон цагтаа ирмээр байна гэх тий. Манайхан ч бас жоохон хинэггүй дөө. Нэг бол эрт ирчээл орыг ял хаалга онголзуулаад нэг бол хоторж ирчээ би байсан гэл уйлж унчих гал. Одоо эндээс ч л бүх юм эхлэх гээд тий. Эмч цагаа өгдөг. Тэр цагтаа хүмүүс маань ирдэг. Тогтмол үзүүлээ. Хэвэн ирүүл байна. Баярлалаа явлаа. 3 боли 6 сарын дараа ирлээ. Ингээл хянуулаад явбал хаа ханаал одоо амар боломжтой шүү дээ. Гэтэ яг энд бас их олон хүчин зүйл байгаад ах шиг байна лээ. Ингээд зөвхөн одоо ингээл нэг шалтгаанаас болоод нэг шалтгаан үүсдэг юм байна л да. Одоо энэ хүмүүсийн үзүүлж чадахгүй байгаа, цагтаа ирэхгүй байгаа энэ бүх зүйл нь бас олон нийгмийн хүчин зүйлээс бас үүсдэг. Тэгэхээр энэ улс орны хүмүүсийн эрүүл мэндийн байдал чадах нь өөрөө бас тухайн улсын санхүү нийгэм стресс олон зүйлтэй холбоотой байдаг юм шиг. Тэгэхээр биднэрт бол яг харьцангуй бас хөгжиж яваа орны хувьд одоо төлөвшөх, суулгах, сайжруулах олон зүйл байна тий. Гэхдээ нөгөө гадныхаа ярьдагчтэй тий заримдаа монголчууд гайхалтай хүмүүс одоо тэр гар утасны хэрэглээ энэ төр дээр солонгосчууд ирээ гайхсан гэж амд амцсан юм сонсогддог ч тий. Маш хурдан 1 сая хуцтай болол насан туршсан хүн болгон 1-2 уцтай болоод тэгээд ингээд гар усны хэрэглээ ямар ч өндөр хөгжлийн орноос даваа явцсан гэл. Одоо манай банкны хэрэглээ энэ ямар гоё тийм шүү дээ. Манай банкны бүр хадуур явах чинь. Манай банкны гэж. Тэгэхээр монголчуудыг бас зөв чиглүүлээд зөв зуршлын бол бас их хурдан төлөвшдөг хүмүүс учраас бас битүүрийн ярьж байгаа ч гэсэн тусалж гэсэн нэмэр болох байх л гэж найдаад сууж чинь тий. Тийм яг үнэ. Та одоо ингээд хавдрын зөвлөх зэргийн эмчийн хувьд ер нь хоёулаа бас үзэгчдэдтэй энэ хорт хавдрын тухай ойлголт өгвөл яасан бэ? Ер нь хорт хавдар гэж яг ямар өвчин яриад байна? Манайхан одоо ингээд хорт хавдар гэхээр шууд юм өвхлийн өвчин гэсэн айцтай байгаад байна. Яг мэдээж одоо энэ хүнд үг гэвэл хүнд. Хоёулаа ер нь хорт хавдар гэж яг ямар өвчнийг хэлээд байна? Өмнө талаар жоохон тодруулах уу? За хавдрын өвчний талаар бол хүмүүс тодорхой хэмжээгээр ойлголттой болсон. Альва эдээс ингээд зохицуулахгүй одоо ийм хэвэн үед нөхөн түлчдэг процесс маань алдагдаад хит ургалт гараад эргэн тойрны хурш эргэтнэлүүгээ дайралт хийж өшөө эсвэл цус лимфийн замаар өөр газар очиж ургах гэх мэтээ бүгдийг нь ерөөхдөө хортой автар гэж байгаа юм. Тэгээд одоо ер нь бол хортой автар үүсч болохгүй эргэтэн гэж онлын үед бараг байхгүй гэж үздэг. Яг гоо зөөрх энтер маш ховор тэгтэй байдаг байхгүй тохиолдол зөвхөн жилээ гэсэн. За хавдрын тохиоллын хувьд бол хүмүүс ингээд нэг Монгол улсад хавдар асар их ихслээ. Өмнө дуулддаггүй байсан одоо айл бүхэн тэгээд айгүй их болоод байгаа шүү дээ. Айгүй их болсон. Энэ ер нь үнэн. Тэгээд Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, олон улсын байгууллагын судалгаагаар одоо ингээд орчин тойрны нөлөө, байгаль орчны өөрчлөлт, хоол хүнс маш олон хүчин зүйлээр улам ихснэ. Одоогийн байдлаар ингээд прогноз гаргацсан тий. Зөвхөн Монголд ч биш. Зөвхөн Монголд биш бүх орнууд 2050 онд гэхэд дэлхийд баяр тэд дахин ихснэж гэдэг юм уу. Одоо энэ чиглэлрүүл явж байгаа учраас энэ чиглийн эмч мэрэгчлүүд бид нар байн яриад ээдээ ихсхэн шүү тамины болов сэргийлээрээ эрүүл зан үйлээ дэвшлүүлээрээ хэрвээ урд өвчин байвал эмчлүүлээрээ гэл одоо хүмүүсийг затлахлаа яриад байгаа чинь энэ байхгүй юу хавдар ихсхийг бид нар мэдчихэж одоо ард иргэдээ сэрэмжлүүлэх бидний үүрэг тэгээ энэ дээр яг би нэг айц солгоод яваад байдаг Монгол одоо хорт хавдраа бүр нэг болохоо ойлцсон юм шиг за нэг талаасаа бас тийм ягаад гэвэл өвчлөлийн хувьд бол одоо манайх чинь жилдээ нэг 7200 хүн өвчлөөд одоо 100,000 хүнд хэдэн хүн өвчлсөн бэ гэдгээр одоо дэлхийн орнуудын тоо явдаг байхгүй юу. Тэр чинь 100,000 хүнд бодохгүй бол олон сая хүнтэй газар олон тохиол гарна. Одоо Япон гэхэд хавдрын насваралт гэхэд 2.7 сая энэ гэж явж байгаа ч гэдэг тий.
тэрийн Тэгэхээр чинь сонсгол амар их байгаа. хүн амын тоо чухал. Тэгтэл манай Монгол улс 100 мянган хүн амд за би тэмдэглэсэн ба 214 тохиолдол байгаа. Гэтэл Австрал, Шинэ Зеланд гэдэг 460 бараг 500 хүрэх гэж байгаа. Тэ Дани, Норвег гэдэг өндөр хүчтэй орнууд 360, Америк нэгдсэн улс гэхэд 100 мянган хүнд 367 гэдэг. Манайхаас 2 дахин их улсууд өндөр тоонууд байна шүү дээ. Өвчлөлийн хувьд. Тийм байна. Харин хамгийн эмгэгтэй буюу бидний харамсаж байгаа юм нь нас туршилтаар Монгол улс тэргүүлж байна. Би одоо мэргэжлийн хувьд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тэр статистиктэй хуудсыг хараад нас туршилт эхний 5 орн гэд харахаар хамгийн нэгдүгээр Монгол улс гэхээр үнэхээр энэ бол одоо хэлэхэд ч хэцүү тоо тий. Тэнгүүд Монгол улс жишээлбэл 100 мянган хүнд 181.5 нас туршилтаа жишээтэй. Тэгээд дараагийн улс орнууд гэсэн Зимбабве, Унгар, Польш, Урмын гэдэг яг нэг үгэлэхэд социалист орнууд тийм биш. Ядуу буурай орнууд ч гэдэг юм. Энэ л одоо бидний хамгийн санаа зовх асуудал. Өөрөөр хэлбэл бид хавдар үүсэх өвчлөлийн эмтгийг бол дэлхийн хандлага одоохондоо бид бас тогтоож чадахгүй. Хаштаал одоо тохиолдол гарна өвчлөн. Тийм. Тэгээд өндөр өвчлөлтэй орнууд нөгөө нас туршилт өндөр лист нь яагаад байхгүй байгаа. Тэд нар чи эрт илрүүлээд эмчилгээний хувь нь өндөр байна шүү дээ. Бүр идэгж шүү. 2017-8 онд байна уу? Японы нийт одоо хор тавдрын чиглэлээр ажилладаг эмч мэргэжлүүдийг ингэж жилийн хурал гэж болдог байхгүй юу? Тэрэнд нь би оролцсон. Тэгээ тэрний ураа нь хавдартайгаа хөрөг нийлүүлж хамтдаа алхацгаая. Тэгээ би ихлэ жоохон гайхгүй юу? Японы фото сонсоод гайхаад юм. Гайхаар энэ ч юу вэ? Хамт хөл нийлүүлж илэргээ тий. Тэгсэн чинь ерөөсөө та өвдөхөө сэргийл. Хэрвээ сэргийлээд болохгүй одоо янз бүрийн хүчин зүйлийн нөлөөгөөр өвдчих юм бол аль болох эртэлрүүл. Эртэлрүүлээд эмчилгээндээ ор, сайн эмчлүүлээд буцаад амьдрал руугаа шилж, буцаад ажиллаа хий. Тийм учраас одоо нэгэн тулаад ирвэл айц зүгтах биш, барьж аваад, дарж аваад буцаад амьдралдаа эрүүлэх орё л гэсэн утгатай. Тийм байна. Наач юм бол бүр айгүй зөв өөр айлгаа шүү дээ бүр. Одоо би бол яг хүн болгоо энэ цайны уриалгыг сонсоосоо гэж бодоод байгаа байхгүй. Тэртээ тэргүй одоо зөвхөн Монгол улсад хорт авдрын тохиолдол их биш байгаа юм байна. Угаасаа дэлхийн нийтээр ихсэн. Энэ бол орчны агаарын хүнс, хоол хүнсний олон нөлөөтэй байна. Хөдөлгөөний дутагдал байна тийм. Тэгэхээр энэ бол хорт авдар тусна гэдэг нь бол за мэдээж хүн болгон тусахгүй байхыг хүснэ. Гэхдээ одоо inevitable гэдэг аа шүү дээ. Одоо юм зайлшгүй бас туссан тохиолдолд эрт илрүүлж чадах юм бол эмчлэгдэх бүрэн боломж байна. Манайхаас 2 дахин өндөр онцлогдож байгаа орнууд байхад одоо тэдгэрийнх нас баралтын хувь нь гэсэн манайхаас 2 дахин бага байх жишээ нь зөндөө байж тээ. Тэгэхээр яг эндээс дахиад нэг гол зүйлийг асууя. Таны бодлоор одоо судлаач хүний хувьд энэ Монгол улс хорт хавдрын тэгээд энэ нас баралт нь өндөр байгаа шалтгаан нь ер нь бол юу байх шиг байна? Энэ зөвхөн хожуу илрүүлж байгаатай холбоотой юу? За энэ дээр би яг иж бүрэн судалгаа хийгээгүй болохоор уучлаарай. Дүгнж хэлэх боломжгүй. Бүх зүйлийг ер нь судалгаагаар хэлэх ёстой. Өөрөөр хэлбэл одоо энийг бид нар илрүүлэхийн тулд тусдаа судалгаа явуулаад өөрийнхөө улсын онцлогийг хараад үнэхээр географийн хувьд нөгөө хол амьдралгаас болоод эмнэлэг тандж чадахгүй байна уу? Эмнэлгийн туслан зөвшөөрөх тий. Хандаад эмнэлгийн талаас асуудал байна уу? Эмч мэргэжлүүдийн чадвар байна уу? Маш олон хүчин зүйлийг судлах ёстой учраас би бол тэг дүгнж бол хийж чадахгүй. Зүгээр бидэд харуулж байгаа тоо бол юм байна. Бид нөгөө эртэлрүүлгийн үе шат байгаа шүү дээ тий. Тэгтээ хавдрын үе шат. Тий, би өөрөө хавдар судлалын үндэсний төвд ажиллаж яг хавдрын үндэсний програм зэрэг дээр ажиллаж байсны хувьд тухайн үед бол эртэлрүүлийн хувь ердөө 20 хүрэхгүй байдаг гэсэн шүү дээ. 17%. Одоо би 2000 оны орчим тоо ярьж байгаа. Одоо 25 жилийн өмнөх тоо тий. Тэгтэл одоо тэр үеэс авсан арга хэмжээ нийлж маш олон хүний хүч хөдөлмөр явсаар байгаад одоо эртэлрүүлийн хувь 34% төрсэн байна. За. Одоо 2 дахин их урагшилсан. Тэгэхэд ингээд 25 жил ордог юм байна багцаагаар тий. Тэгэхээр энийг бид нар хурдлуулах боломжтой. Тэгэхээр зэрэг иргэдийн ойлголт сайжрах хэрэгтэй, эмнэлэг зохион байгуулалт, онцлогооны аргуудаа сайжруулах, тэр эртэлрүүлэлт тогтмол орох гэл маш олон одоо хүмүүсийн хүч хөдөлмөрөөр энэ хувь бүр урагшлаасай. Яг бол тэр өндөр хүчтэй орнууд манайхаас яг кросс эсрэг буюу бид нар одоогоор ингээд 70% нь хожуу 30% нь эртгээд ийм байхад нөгөө орнууд эсрэгээрээ хожуу энэ 10-20%, эртэлрүүл 80%. Тийм учраас эдгэрэл цайтай байгаа байхгүй. Ер нь бол хитээ аль шатанда онцлогдож чинь тэр бол бас аягүй чухал байгаа шүү дээ.
хэдийгээр кейс нь өндөр байсан ч гэсэн эрт дэлгэрүүлэхдээ хамрагдаад за эсвэл ямар нэгэн байдлаар азаарч юм эрт дэлгэрүүлж чадах юм бол эмчилгээний хувь өндөр байгаад амьдрах чадвар бол мэдээж өндөр байж болох юм байна. Энэ дэр бас тэгээ нөгөө эрэгтэйчүүд юу хоёлаа эхлэхийн өмнө зүгээр сан сольж чад ярьсан шүү дээ тий. Тэр нэр хүйсийн ялгаа бас сонирхолтой байсан шүү. Тий. Ер нь бол манай Монгол улсад эрэгтэйчүүд маань эмэгтэйчүүдийн дундаж наслалт 9 жилийн зөрөө яваад байгаа шүү. Дэлхийн дунд ч бол эмэгтэйчүүд бол ойртож байгаа. Бараг хүрэх гээд байгаа. Гэтэл эрэгтэйчүүд маань тий. Тэгэхээр зэрэг яг хуу байгалийн хатуур ширүүн амуур амьсгал янз бүрийн хүчин зүйл байгаа ч гэсэн эрчүүд маань өөртөө анхаарах эрүүл мэндийн боловсрол яг аргагүй дутагдаад байгаа. Тэгээ нөгөө гүндүүгүүгээл хэнэггүй ч хүү эмнэлэг цаа хэр баргийн юм тоохгүй өөрөө тэрийгэ би гэр болтой төвөг болохгүй үргэлж ийн гэж бодоод байгаа боловч эцэст нь аюу хүнд байдалд ордог тий. Тэгээд энэ дээр нэг тоо харахад хавдар судлалын үгүй нөгөө 7200 кейс хавдар илэрснээс эрэгтэй хүүсэнд ерөнхийдөө арай ахиу байгаа байхгүй юу? Илүү олон тоотой. Тэгчээд одоо 100,000 тохиолдолд ярил нөгөө дунд чинь 214 гэсэн шүү дээ тий. Тэгэхээр эрэгтэй хүмүүс 224.7 гээд арай илүү өвдөд. Эмэгтэй хүмүүс 100,000-д 203.9 гээд арай цөөн тоогоор өвдөж байгаа байхгүй юу? Тэгчээд эрэгтэйчүүд арай олон хүн өвчлөөд дээ шүү дээ. Тэгээд одоогоор Монгол улсад бараг 30 орчим мянган хүн хавдрын эмчилгээний дараа хяналтанд байж байгаа. Одоо хавдраа эдгээгээд ингээд цаашаа ажлаа үргэлжлүүлээд явж байгаа хүмүүстэр эрэгтэйчүүдийн хувь нь 37% байгаа. За наад чи ингэсэн юм шүү дээ. Илүү их онцлогдоод байна. Хавдраа тэгсэн мөртлөө. Тэгсэн үлдсэн хүмүүс дотор яг ингээ эмчилүүлж байгаа хүмүүс дотор аюу бага байна. Эмчилгээтэй итгэсэн хүмүүс дотор тий хяналтанд байгаа. Хяналтанд байгаа хүмүүс дотор. Тэгэхээр наад чи тэгэхээр эрэгтэйчүүд маань хожуу илүү их онцлогдоод нас баралт өндөр байна. Яг үнэ тэгсэн. Тийм ба шүү дээ. Онцлогдох нь өндөр юм байна. Нас баралт нь өндөр юм байна. Тодорхой хэмжээ тодорхой хуваар. Тэгэхээр эвгүй тоо тий. Эрэгтэйчүүд маань эрүүл мэндэ анхаарах гэр бүлийнхаа төлөө өөрийгөө тогтмол үзүүлдэг энэ соёл суралцах цаг болчихжээ. Одоо нуура төв дээр байгууллагатай 2 жил гарсан болчихлоо шүү дээ. 2 жил болж байна. Тэгээ энэ хооронд бид нар анханасаа л хамрагцсан эрэгтэй хүмүүсийн тоо цөөхөн байгаадсан байхгүй юу? Ер нь эрэгтэй эмэгтэй хүүсийн харьцаа 60-40-оор яваад идэг. Манай эрэгтэйчүүд ирж байгаа шинэ соёл суралцж байгаа. Одоо бид нар гадуур харахад ч гэсэн хүүгээ явж идэг эрэгтэй хүмүүс бас харагддаг болцсон. Айгүй баярлалаа штэ. Тэгэд бид нар 2 жилийн турш эрэгтэйчүүдаа илүү хамруулах гад янз бүрийн маркетинг яриа хөрөө хийгээд тэгэд би түрүүээс 7 сарын 20-ны датагаар 35,000 гаруй хүн ирснээс эрэгтэйчүүд 41%, эмэгтэйчүүд 59% байна. Нөгөө харьцаа яг 40-аар хэвээр байна. Ер нь бол хэвээр байлаа шүү. Тий. Тэгээ Монгол улсын хүн ам нь эрэгтэйчүүд 40% болцсон юм уу харахаар үгүй. Хүүсийн харьцаа бол 51-49 бараг 50-50. Тэгэхээр эрэгтэйчүүдийн хамрагдалт ерөөхдөө 10% гээл тэгээ энэ зөвхөн нуурагийн тохиолдолд бүх газар л ингэж явсаар байгаа л түрүүний нөгөө эрэгтэйчүүд маань хүнд байдлын одоо нас баралт энэ төр өндөр байгаа. Заглаа бас энд л яваад байгаа. Тэр нөгөө нэг бас нэг соёлтой холбоотой юм уу та тий? Түрүүний таны хэлдгэр нөгөө хэнэггүй байдаг, гэр бүлдээ төв болохгүй байдаг гэдэг юм уу? Би энэ дэр нэг юм хэлмээр байдаг байхгүй. Ер нь бол бид нэр одоо нэгэнт ялангуяа Аз соёлтой монголчууд ер нь бол их гэр бүлсэг хүмүүс байдаг. Тэгээд өвчин тусна гэдэг бол за зөвхөн одоо хавдарч гэлтгүй хавдар бол нэлийн одоо хүнд кейс зөвхөн хавдарч гэлтгүй ер нь бүх төрлийн өвчин тусна гэдэг бол та зөвхөн ганцаараа өвдөж байгаа хэрэг биш гэж би боддог байхгүй. Энийг бас хэлмээр байдаг. Тантай хамт байгаа гэр бүлийн тань хүмүүс байна, хүүхдүүд байна, хамаатан садан байна. Гэт маш олон хүмүүст одоо таны эрүүл мэнд хамаатай байдаг. Тэгэхээр энийг бас бид нэр ойлгох хэрэгтэй болчиход байна тий. Та өвдлөг гэхэд зөвхөн та өвдөхгүй. Та одоо ингээд за бүр маш муугаар яриад ингээд өвчнөөс болоод ингээд хөдөлмөрийн чадвараа алдах ч гэдэг юм уу. Инглээ гэхэд уг нь бол таны санаа бол гэр бүлдээ саад болохгүй юмсан, санааг нь заахгүй юмсан ингээд үргээд яваад байдаг. Гэтэл энэ нь муугаар яригвал яах вэ? Та бүр байхгүй болчихвол яах вэ? Бүр муугаар ярихад тий. Энэ бол тэгвэл хайр мөн үү гэж би бүр бас ярмаар байгаа байхгүй юу? Тэг гэр бүлээ илүү шалгах байдалд орж байгаа байхгүй юу? Бүр хэцүү байдалд орно санхүүгийн хувьд. Санхүүгийн хувьд ч тийм. Сэтгэл зүйн хувьд. Тэгээ зөвхөн гэр бүл биш. Одоо яг эн чинь тэгэл одоо ажлынхан хамаатан садан гэл бид нар ч юм уу дээрэлээс ингээл бие биендээ одоо санаа тавьдаг хамаатдаг хүмүүс шүү дээ. Тэгэхээр энийг бас аюулсан нэг толгонд хийгээд авчвал таны эрүүл мэнд зөвхөн таних биш юм байна. Та үнэхээр л гэр бүлтэй хайртай юм бол одоо хариуцлага хүлэе гэж боддог бол өөрийгөө хамгаалах хэрэгтэй юм байна тий. Тэгээ яг эрүүл мэндийн боловсролыг бас бүр хүүхэд ахаас нь эхлээл олгох асуудал гэдэг олон салбарын хамтын ажиллагааны чухал л да. Одоо боловсролын байгууллагууд манайхаа хөгжил байгаа. Гэтэ илүү сайжруулах хэрэгцээ бидэнд байсаар л байгаа. Хүүхдүүдийг
олон цаг хичээл хийх зүг боловч хөдөлгөөний асуудал бас айгүй их байгаа. Түрүү надаас ч асуугаад Япон хүмүүсийн өндөр наслалтын нууц энэ гэхэд эртэлрүүлж ирж дэмжлэхээс гадна угаасаа чирэг байна гэж нэг ойлголт байна шүү дээ тий. Тийм шүү дээ. Тэгээ Япон хүмүүс бол ерөөсөө өдөр шөнөгүй хөл бөмбөгийн талбайдаа гадаа тоглосон хөвгүүд ялангуяа бүр нэг гадаа байсараа боб болцсон ямар ч илүү өөхгүй борчгол бор хөвгдөд гүйжээдэг. Тэгэд тэнд л одоо эрүүл Япон хүний үүсэл бий бол суур шөрмөс булчин сайтай тий. Одоо булчин сүүлийн үед булчингийн асуудал чинь дархлаатай их холбогдож шүү дээ. Тий. Булчин сайтай хүмүүстөө дархлаа сайн мэл гэсэн судалгаанууд аягүй их гарч байна. Тэгэхээр ерөөсөө хөдөлгөөн нөгөө эрүүл хоол, арх тамхи хор туршлаас хол бай. Ерөөсөө л энэ дөрөв энгийн юм мөрдөхөд зүр судас, чихрийн шижин, хор тавдар гэсэн 3 гол аюулаас 80% хамгаалах боломжтой гэж байгаа байхгүй юу? Тэгээ хүмүүс энд хөдөлгөөн, эрүүл хооллолт, жингийн илүүдэлгүй байх. Тэгээ жингийн илүүдэлгүй. Хөдөлгөөн гэдэг чинь. Тэгэхэд 80% хамгаална гэж судалгаанууд байдаг байхгүй юу? Тэгэхээр над өвчнүүд чинь бүгдээрээ Монгол улсын өвчлөлийн тэргүүлэх өвчлүүд байгаа байхгүй зүрх судас, уушиг, хор тавдар. Монголын өвчлөл бол нас уралтын тэргүүлэх шалтгаанууд энэ гурвал байгаа шүү дээ. Тэгээ хүмүүс ингээд эрүүл хөдөлгөөн хий, жингийн илүүдэлгүй бай, эрүүл хоол гэд сонссоор байгаад одоо бараг залхсан, дүржирцэн, заа сүртэй хоньны маха идсээр байгаад хөгшрөн ч гэдэг юм уу. Эсвэл манай байрны хин өвөө насаараа арх уусан 80 гараад байжлаа нэгэл. Тэгэхээр чи энэ чинь ганц тохиоллоор ярих хэсгүй. Нийт хүн амын дунд хичнээн байна гэдгээр явдаг учраас тэгээ дэлхийд батлагдсан юмыг бид одоо янз бүрээр шүүж ярих надад бол утгагүй санагддаг. Маш олон орон үзээ туршаад ингээд хүн амынасаа урт наслуулсан орнууд хөдлөөд эрүүл хооллоод ингэхэд юм байна гэсэн байхад бид тэрийг чадхаараа дагахад л ямар ч байсан өөрийнхөө гэр бүлд оруулж байгаа том хөрөнгө оруулалт. Нэмэр хөрөнгө оруулалт тийм байна. Тэгээ энийг бол бүр эцэг эхчүүд маань бас өөрсдөөс эхлэсэй гэж бодоод байгаа хэрэг. Эцэг эхчүүд маань голлох хоолны сонголт шийдвэрийг гаргаж байна. Эцэг эхчүүд маань хүүхдийнхаа ажиллах, тоглох бүх зүйлийг зохицуулж байна. Тэгээ өөртөө үлгэрлээд гэртээ эрүүл хооллоод эхэлвэл хүүхдүүд дагаал хараад л эхэлнэ. Тэгээ энэ чинь нэг 10 жилийн дараа, 20 жилийн дараа бүхэл бүтэн ингээд генерашнэрээ үеэрээ бүр ингээд соёл нь өөрчлөгдөх боломжтой байгаа байхгүй юу? Яг үнэ. Одоо манай ачхүү нэг одоо 3 настай цэцэрлэгт явж байна. Цэцэрлэгийн групп гэж байдаг юм байна. За тэгээ шинжлэлийн баяр болоод ээж аваад нь бэлгээ сонгоод тэгээ би тэднийд байж таарад харсан чи аюу чихрлийн агуулмжтай. Тийм шүү дээ. Тэгээ би энэ чихрийн багсхийгээд аав ээжтэйгээ ярилцаач гэсэн. Манай хүү охин хэлж байгаа юм. Битээр битсэн, загнуулсан. Ганц баяраар хүүхдээсээ харамлаад нэг л удаа гэх тээ. Тэгээ нэг удаа биш тэр олон баяр чинь нийлсээр байгаа. Тийм шүү дээ. Гоё ном хүүхдээ сэтгүү гэдэг тоглоомтой. Гэхдээ хүүхэд юм чи ямар нэг амттай өгнө. Тэр нь арай гоё эрүүл эвэл яасан юм бэ гэхээр дэмжихгүй байсан. Тэнгүүд надад жоохон харамсалтай санагдсан. Одоо 3-5 настай хүүхдээ ээж аваад гэдэг чинь эд залуу. Тийм шүү дээ. Одоо нэг 30-аас 40 настай хүмүүс байгаа шүү дээ. Юм хүлээж авахар, юм уншдаг орчин үеийн хэл устай тэг гадны мэдээлэл авах цаадгүй. Тэр хүмүүсийн мэд сэтгэхгүй ийм байна гэхээр жоохон сэтгэл өвдсөн. Одоо өөрчлөх хэрэгтэй тэрийг. Ингийн тулд л одоо хоёулаа өнөөдөр подкаст хийгээл тийм ээ. Одоо хувийн байгууллагууд маркетинг хийгээл сошиалаар ярьж байгаа эмчнэр ч гэсэн байна. Энэ байдал өөрчлөгдөх бах гэж маш их найдаж байна. Хүсэж байна тийм. Нэрнгэсээ бүр тийм биш 3 настай хүүхдээ ээж аав гэдэг чад хэдэн настай л хүмүүс байж дийлэнх нь л энэ үл яг бодит кейс шүү тийм. Тийм ээ. Тэгэхээр энэ байдал өөрчлөгдөж хүүхдүүдийн маань зан төлөв үзэл бодол өөрчлөгдөх нь байна. Тэгээ ингээд бид нийгмээр эрүүлжих боломж олгох юм байна. Гэтэ энэ бол юм ойр юм биш те. Холын алсуураа цаг хугацаа их орхон шүү дээ. Япон гэхэд 80 оноос хойш ингээл. Тэгээ 80 оноос хойш. 80 он Япончуудын дундаж ласт хэд байсан юм бол. Заавал өнөөдрөх шиг биш бах те. Тий. Мах гэж бодож байна. Хараагүй болохоор хэлж мэдэхгүй байна. За хоёлаа одоо би таныг яг нөгөө Япон улсад ингээ амьдардаг болохоор л манайхан чинь их Японы жишээнд их дуртай юм. Өөрөөсөө бид нар чинь Япончууд их дуртай ч хүмүүс юм уу? Япон жишээг их суулгаад ах шиг тэгж бодоод байна л да. Тэг хүмүүсийн одоо энэ химэл оюун ухаан бол одоо хүмүүсийн амьдралд нэлээд их хөвч төрж орж ирж байна. За чат GPT-гээс хүн болгоно л асуулт асууж байна. Эмчнэр маань хүртэл одоо ингээл зарим зүйлсийг асуух, харах, лавлах тохиолдлууд байна. Одоо дүрс орчилгооны салбарт бас химэл оюун ухаан хүчтэй төрж орж ирж байна тийм. Ер нь дэлхийн нийтийн ангаах ухаан, Япон улсын ангаах ухаанд химэл оюун ухаан хэр шатанда байна вэ? Манайхан бас ер нь аль хавцаанд явж ах шиг байна. Яг химэл оюун ухаан
ганц анагаах ухаан биш бүхий салбарт салбарт орж ийн. Анагаах ухаан дотор ганц дүрс биш бүхий салбарт орж ийн. Хавдар судлалын салбарт одоо миний хамгийн сайн мэддэг гэхэд жишээлбэл онцлогоон дээр мэдээж орж байгаа. Хоёрдугаарх нь эмчилгээний сонголтууд дээр тий санал ойлголтууд. Оо за. Одоо эмчилгээний сонголтуудыг ингээд химлээ боловсруулсан юмтай эмчнэр тулгаж үзэх ч юм уу. Яг хуу тухайн оронд яг стандарт болж хэрэгжээгүй ч гэсэн бүгд ийм туршилтын шатанда бүгд анхааралтай ажиглаад давуу талын өөрийнхөө оронд хэрэглээд аль нь манай зохисгүй гэдэг ажиглаа явцгааж тий. Япон улсад би их сургуулийн эмчтэй ажилладаг ч гэсэн яг өдөртмийн эмчилгээний процедурт бол бид нар оролцдог. Судалгааны чиглэлээр ажилладаг. Тийм болохоор би шууд хэлж мэдэхгүй байна. Гэхдээ энд нэг зүйлийг бүр цохон тэмдэглэхэд одоо өөрөөр хэлсэн дүрс ажиллагааны салбарт ороод ирсэн. Эмчийн тусалдаг, цагийг богиносгодог, алдааг багасгадаг. Энэ л хамгийн чухал. Тэгээд хүний хүчин зүйл гэж нэг юм байдаг штэ. Тухайн эмч ингээд сууж яхад хичнээн хичээж үзэж байгаа ч гэсэн өөр чинь нойргүй онсон байж болно. Стресстэй байж. Ойр дотны хүн өвдсөн, стресстэй байж болно. Анхаарал өвлөрт нь тэр алдааг багасгахад бол шууд нөлөөтэй нь бол үжээ нотогдсон. Нэгэн техник учраас програмчилж шалгаж өгдөг. Тэгээд эмчтэй маань програм шалгасандаа өөрийгөө тааруулахаар ингээд одоо найдвартай хувь нээшлээд явна гэсэн үг. Алдаа гарах магадлал багасч ирнэ гэсэн үг шүү дээ. Тэгээ манай Монгол улсад одоо манай нуураа төвтөр баг тунтай компьютер томограм, хөхний маммограм энэ төр бол яг дэлхийн жишээ хэмэл оюун ухаан ашиглаад онцлогооны хувийг бид нар бол 90-95, 97%-тай явж байгаа энэ бол амжилт. Хэмэл оюун ухааныг ойлгохтой хүмүүс маань тий хэмэл оюун ухаан бол яг эмчид тусалж байна. Хамгийн гол давуу тал нь одоо юу юм бэ гэхээр эмчийн алдаа гарах хэрэгслийг бууруулах, хувь хүнээс шалтгааллах одоо тэр хүчин зүйлсүүдийг бууруулахад туслаад байна шүү дээ. Тий. Ерөнхийдөө хэмэл AI дээр болохоор юу яаж байгаа юм? 2-3 давуу тал гарч ирж байгаа юм. Нэг нь бол нөгөө хоёлаас ярьсан хурд. Ерөнхийдөө бол үндсэн 2 юм л да. Нэг нь бол саяын онцлогоо эмчилгээний алгоритм юм хүмүүнд хэрэглэнэ. Хоёр дахь нь big data analysis гэдэг. Одоо дэлхийд дээр гарч байгаа энэ олон датаг нэг хэсэг хүн нэг сургууль боловсруулах ямар ч боломжгүй ш. Том датаг тэрийг AI-ийн туршлагатайгаар боловсруулад нөгөө дүгнэлтүүд маань гарч ирнэ. Тийм ээ. Тэр бас айгүй том даваа тал. Өөрөөр танаа улсын одоо өвчлөл минут секунд гаргаж ирнэ шүү дээ тий. Энэ байна. Насны юм байна. Хүн гаргаж болдог ажлыг маш хурдтай гаргаж өгөөд саналууд алдаа багтай. Тэндээс бид нар цаашдаа онцлогоо эмчилгээний стратегиас зөв сонгох боломжууд бас гараад давуу талтай. Би яагаад ингэж асуугаад байна гэхээр хүмүүс маань бас AI-ыг нэг тийм сайн яахгүй байх шиг байна. Ойлгохгүй ч юм ач холбогдлыг бас сайн үнэлэхгүйгээр за наадах чинь ч дээ гэдэг хандлага бас байгаад байна. Тэгэхээр энэ бол бүрэн одоо AI-д найдаад байгаа юм бол бас биш шүү дээ. Зөвхөн AI-нд байгаад онцлоод байгаа юм биш. Тэмцээ чинь бас эмчнэр ажиллаж гэн, харж гэн, хүмүүсээ үзэж гэн. Хамгийн гол нь ийм ач холбогдолтой шүү гэдгийг хүмүүст хэлхийг хүссэн. Тий. Хүчтэй програмууд байна. Одоо жишээлбэл тархин цус харгалаа гэхэд эмч хагалгаанд орж явахад тухайн одоо бүлэг хайлуулах эмчилгээ өмнө наад хийх үү гэдэг жишээлбэл эмнэлзүүд одоо ч гэсэн айгүй хэцүү асуудал тийм ээ л да. Тэрийг зөв хийсэн үед торгон мэдрэмжээс тухайн хүний сэргээлт аюул хамаардаг. Тэнгүүд AI тулгуурсан тэр програм тэр дорн тооцоолоод нэг олон зуун мянган адилхан кейсийн дата оруулсан байгаа шүү дээ. Боловсруулад яг ийм хэлбэр ийм тохиолдолд нөгөө хүнийхээ харьцуулаад одоо хийх нь зохимжтой байна. Найдвартай байдал хэдэн хувь мэтэргээд өгдөг тийм програмууд гарцсан. Туршлага мэтэр явж байгаа. Наадах чи ер нь бол нөгөө юу юм бэ штэ. Сая зүгээр хайлтсан нэг мэдрэмжэнд тэгэж орж ирж туршлагатай эмч гэж байдаг штэ. Олон жил наслцсан, олон жил ажилласан. Тэгэхээр залуу эмч бол нэг 200 кейстэй байлиг. Тэр хүн нэг 1000 кейстэй. Тэгэхээр AI хэдэн бах вэ? Хэдэн сая кейс. Саяар. Тэрэн дундаас харж агаад accuracy-ийг бүр илүү хурдан хугацаанд тоотоо гаргаж ирж штэ. Энэ л одоо хамгийн гол том давуу тал. Тий. За. Бид нар бол AI-с бол зайс хийж болж чадахгүй. 2 жилийн өмнө би 100,000 хүн оролцсон medical том экспод очиж оролцсон. Тэгээ ингээд нөгөө мэржлийн бүлгээр ингээд хурал явж байдаг зүрхний эмчнэр хуралдаад, радиологийн хуралдаад. Тэгээ 2-3 хуралд сонгоо сууж үзсэн. Бүх их ихтгэлүүд AI софтвер ингэж ашигласан нэтэрэ тим юмуд бол бас ихтгэлүүд маш их тавигдаад. Одоо дүгнээ судалгаа яваад эхэлсэн байгаа байхгүй юу? Тий. Түрүүний нөгөө нэг та нэг Японы нэг хүүхдүүдийн жишээ ярьж байсан шүү дээ. Хөдөлгөөн сайтай, булчингийн мас сайтай, борцшиг хүүхдүүд явж байдаг гэл те. Тэнгүүд одоо ингээд би бодох нэ манай байрны гадаа ямар хүүхдүүд байдаг вүлээ гэж бодохгүй гэсэн нэг бэлцээсэн цагаан, жоохон унган махтай одоо Монгол эцэг эхчүүд хөөрдөг хүүхдүүд илүү төлхөө харагддаг болчих.
За тэгээд дээшээ явлаа, дунд насны хүмүүс орлоо. Бидний аав нар, ах нар гэж төсөөлөхөөр ямар хүмүүс байна гэхээр дандаа л энэ гүзээтэй ах нар, гүзээтэй хүмүүс. Тэгээд эмэгтэйчүүд нь ч гэсэн энэ гоё хэвлийн тархалттай. Тэнгүүд би бодохгүй Монголд энэ хэвлийн тархалт ер нь ямар их байна. Танд энэ тал дээр бас харсан үзсэн статистик юмнууд байна уу? Энд чинь бас олон архаг өвчний суурь шалтгаан шүү дээ. Японы хүүхдүүд гэсэн чинь бас нэг юу санаанд орж байна. Ерөөсөө хэвлээд байхаас л таргалуулдаггүй бараг худалч байдаг. Худалч гэж авах бараг үнэн. Одоо ингээд би чинь тэнд 10 жил амьдраад хажууд оюутай охтууд тэнд ажиллаж амьдарч байгаа хүмүүс чинь бас хүүхдүүдэд төрүүлнэ, тэндээ жирэмсэн хяналтанд орно. Тэгэл бид нар чи ярилцсан шүү дээ бас. Тэнгүүд одоо таны жин ийм байна. Энэ 7 хоног та зөвхөн уусна. Хоол унд идэхгүй шүү. Жирэмсэн эмэгтэй. Тий, тэгж бүр жирэмсэн ээжийн жинг бариулдаг. Тэр нь одоо тийм үү биш байх юм болов? Тийм учраас тэгээ бид хэд хоорондоо ярилцчихгүй юу? Өө за бүр ингээд илүүдэл жинг бүр хэвлээд байхаас нь баг хязгаарлалт юм шүү. Одоо энэ тал дээр бас судалгаа хэрэгтэй. Би одоо их барих эмэгтэйчүүдийн мэрэгжлийнхэн байвал бас л нэг өөр юм хэлэх байх. Сүүлийн үед ажиллаж байгаа юм а ч юм уу те. Бид нар дээр үед бид нар өөрсдийнхээ жинг бодохоор баг 3 хилээс илүүгүй төрдөг байлаа шүү дээ тэр үед. Тэгэхэд одоо бол 4 хил баг ердөх болох гээд. Ингээд тэгэхээр чи ээж ээж байгаа хоол үнстэй. Тэгээ баг хэвлээд ахт нь бид нар баг нэг булцгар цулцгар хүүхдээ баг ихийн тавиад өгчдөг ч биш магадгүй шүү. Энэ бол судалгааны учраас зүгээр санаагаар хэлж байгаа. Япончууд тэгж айхтар жирэмсэн ээжийг хүртэл хоол идэхгүй хоолны дэглэм байр гэж шахаад таних одоо тэдэн сартаа жирэмсэн ийм л томрох хэвээр. Ихтэй тийм зогс. Тэгээ манай дээр чи нөгөө их сургууль дээр чи ингээд байх чи орон орны оюутнууд байна. Индонез энтэхгүй нэтэр оюутнууд чи жоохон бондордог шүү угаасаа. Тэдрийг тэгжсэн энэ гэж зөндөл бас ярилцж харж байсан. Бас сонирхолтой. Сонирхолтой. Тэгээд таргалтын асуудлыг бид нар анхаарахгүй болвол хэвлийн хэд таргалалт бол манад үнэхээр бас замаа алдаад байна. Энэ бол маш олон өвчний эхлэл. Ерөөсөө батлагдсан эрсэл хүчин зүйл гэдэг нотлогдсон зүйл. Тэгээ бид мэдсээр байгаад ингээд тарган яваад тахаар тодорхой 50-60 наснда өөрийгөө өвчөд бэлдээд яваад байна л гэсэн. Мэдсэн ч гэсэн тэрийг засахгүй. Тэгээ өвдөхөр гайхаад шаардлагач байхгүй тий. Тэгээд нуураа төв дээр ирж байгаа хүмүүсийн нийт хүмүүсийн хэвлийн таргалалт нөгөө нормоос ихтэй 65% нь таргалалт илэрч байгаа юм. А тэр дундаа эрэгтэй эмэгтэйгээр салхангууд эмэгтэйчүүдээс 4.3 дахин их. Нийт хүмүүсийн 65% нь таргалалтай. За тэгсэн эрчүүд нь эмэгтэйчүүдээсээ 4 дахин их. 4.10 дахин тий. Одоо годомжинд явж байгаа 10 хүний 6 нь хэвлэн тархалтай байна л гэсэн ерөнхийдөө бол. Тэр тоог эхлээд би жоохон арай их биш шүү гээд. Тэгээ энэ тоог одоо бид нар 35 мянган үзэхэд энэ харьцаа бол байн хадгалагдаад байж. Тэгээ бид нар нуураа төв дээр бас цуснд нөгөө өөхний солилцооны нөгөө бид нар ярьдаг шүү дээ муу өөхтос сайн өөхтос гэж энгийн үгээр хэлчихье тий. Хайд HDL явдаг. Тэгээ үзэнгүүт тэр хэвлийн таргалт юмтай нөгөө өтгч яг л холбоотой. Тэгээ нуураа дээр тэрийг базаад 3-4 шилгээний үзүүлэлтийг базаад бодис солилцооны өөрчлөлт гаргаж өгдөг байхгүй юу? Оноогоор. А тэгээд манайхан удахгүй бас тийм яг хэвлийн тархалтай хүмүүстэй зориулсан шинэ багц гаргах гэдэг ажиллаж байгаа. Одоо манай нуураад одоо 35 мянган хүн орчоод 65% тархалтай гарсан биш. Хэвлийг нь дотор өөхийг хэмжээд өгчдөг. Нуураагийн тэр үзүүлэлтэн дээр яг хөндлөн зүсгэлээр ингэж хараад гадны өөхлөлт нь хөх хөнгөө дотор өөхлөлт нь улаанаар зүсэгддэг байхгүй юу? Тэгээ хөндлөн зүсгээр харангууд таргалтай хүмүүс гэсэн улаан цэнхрээр ирсэн юм байгаа юм чинь. А тухайн үед ямар ч хүн зовдөг. Нөгөө хэнэггүй гэдэг ирчүүд маань хүртэл хүү яана гэд ямар ч бид нар бас хөвгөлтэй юмнууд болдог. Эхнэр нөхөр голцоо цуг ирээд эмчийн дүгнэлт сонсоод таны хэвлийн даргалтынгууд ихтер нь тэр би чамд хэлээ үсттэй. Чамайг би өөх тас баг дададаа гингүүд нөхөр нь бас өөрөө бас тэр форм царай нь бол эвгүй болж байгаа. Тэнгүүтээ чиний л өгсөн хоолыг идээ. Тэгвэл чи өөрөө гоё ирүүлгээд гэр бүлүүд ингэдэг гэд манай эмчтэр бүр маш их давтагдсан хөвгөлтэй юм гээд тэгээ ярьжсэн. Тэгээ энэ бас энэтэн боловч гэр бүлэрээ яг тэр шинжилгээний дараа ярилцаад бүр ингээд гэрийнхээ хоолны шүгээг хоослоод боов талах тэр юмнуудаа бүр болоод шинээр үзээд ингээд 3 сар үзэлтэй үрдүн гарах чинь бид юу. Ер нь би бол гарна гэж бодож байна. А тэгээд нуураад ирээд зөвхөн тэр өөхөө хэмжүүлчих. Таны нүдний өмнө удаан цэнхэр багасгах нь хүн урам орно шүү дээ. Тэгэхээр бид нар бас хоорондоо ярилцаад тэр тархалтай хүмүүсийг дэмжсэн, ирчүүдээ ялангуяа сэтгэл зүйн хувьд дэмжсэн тийм бас шинэ багц гаргаж зөвхөн өөхлөлтийн хэмжээд бодис солилцооны өөрчлөлтийн хэмжээд өгчдөг. Тгий гэж бас ярилцж байгаа. Яг ч өстой гоё юм байна. За баярлалаа Навчаа эмчээ. Хоёулаа өнөөдөр маш олон сэдвийн тухай ярилцлаа. Эрт илрүүлгийн тухай ярьлаа, хавдрын тухай товч ойлголт өглөө.
олон улсын жишээнүүд ямар байна, хиймэл оюухан, архаг хөгжлөгээ олон зүйлийн талаар ярилцлаа. Сонирхолтой подкаст болсон байх гэж бодож байна. Тэгээ хоёулаа подкастаа төгсгөлд хүмүүсийг нэг л зүйлд уриалъя. Би яа тэгэхээр подкастын дундуур үлдсэн хамгийн тод үлдсэн юм нь хөдийн нөгөө архаг өвчлөлөөс 80% хамгаалах 3 зүйлээ шүү дээ, тий. Дасгал хөдөлгөөн, хоол хүнс, тэгээ муу зуршлаас хол байх. Энэ бүхнийг хайж чадвал бид нар 80% эрсдлээ хасах юм байна. Тэгээ бүгдээрээ хоёулаа хүмүүсийг энэ 3 зүйл дээр анхаараач гэж уриалаад подкастаа өндөрлгөө. Яа дэмжиж जैन тэгээд хөдөлгөөнийг дэмжиж гэр бүлэрээ энгийн жижигч болсон орой болгон зүйлээр алдахдаг ч юм уу. Одоо нийгмийн байдлыг шийдэгдэх хүлээвэл бас зөндөө олон зүйл хэрэгтэй шүү дээ. Нийгмийн эдис ч таас өөрөө шүү дээ. Бас хөгжрөл тэгээд алхах газар алга гэд гоморхоод суугаад байвал суугаад байна тий. Тэгэхээр гэр бүлийнхаа төлөө ялангуяа залуу гэр бүлүүд маань өнөөдрөөс эхлээд цаашид 70 80 хүрсэн аав ээж хосоороо гоё хамтдаа хөшөрсөн үр ачтай хамтдаа гоё баярлсан ийм Монгол гоё урт насалсан гэр бүлийг бүтээхийн тулд өнөөдрөөс эхлээд чадах чинийгээрээ ядаж ихний ээлжинд 7 хоногийн 1 2 өдрийг гэр бүлийн хөдөлгөөний өдөр болгодог ч юм уу хүүхдүүдэд дэмжиж болж игэл бүгдээрээ сонирхол нэг боломж байдаг бол нэг секц спортоор хичээлдэг ч юм уу ийм байгаасаа л гэж уриалъя да. За маш сайхан энгийн мөртлөө шууд хэрэгжүүлэх боломжтой уриалга хүргэлээ. За ингээд подкаст үзэж байгаа бүх хүмүүстээ баярлалаа. Бүгдээрээ дараагийн дугаараар уулзцгаая. За баярлалаа.